Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шуудан ирэлгийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Хүүтэй боллоо гэд манайхан бүүн баяр. Хамаатан садан найз нөхөд ойр тойрныхан бүгдээрээ. Манайх 3 охинтой байжгаад нэлийн сүлд хүү маань гарсан юм л та. Өмнө 3 настай байхдаа сумо богчигтэйхэн дурлаж үздэг болчихсон. Сумо сонирхоод харна би нэг сумогийн ном аваад өгчихсөн юм. Бүх бөхчүүдийнх нь нэр зэрэг зэмдаатай бичээстэй байдаг тийм ном. Миний хүүчин тэр номоо байнга авч авнаа. Ажил дээрээ дагуулад ирэхэд нөгөө номоо аваад л юм. Манай ажлынхан номноос нь харж байгаад нэрүүдийг нь энэ тэндээс наасвна. Тэгэхээр бүгдийг нь цээжээрээ яг та хэлэндэ. 3 настай хүүхэд чинь яг үгээ тод сайн хэлж чаддгүй штэ. Тэгэхээр манай ажлынхан "Гүн Монгол хэлээж сайн мэдэхгүйж юун сүрхий Японоор тогтоочихсан юм бэ" гэж их л гайхна. Айлын баг болохоор жаахан ярих. Тэгээд бүрэг чимхээ санагддаг байлаа. Хүн юм яривал ярина. Харин ярихгүй байвал өөрөө эхэлж ярина гэд ярина гэж хизээж байхгүй. Хүнтэй ярихдаа бас их товчхон хариулна. Хүн минь 5 дахь ангиас юм. Гудамд явж байхад нэг танихгүй хүү "Ахтаа уцаа өчөх. Ах нь уцаар арчаад буцаагаад маргааш ангид нь аваачаад өгье" гэж хэлж л дээ. Тэгэнгүүт миний хүү итгээд уцаа өгчихсөн. Гэртээ уцгүй ирэхээр нь би "Яаж байгаа юм бэ хүү минь? Өгөхгүй штэ тэр ах чинь" гэж хэллээ. Тэгсэн "Үгүй өгнө. Манай ангийг бүр асуугаад явсан юм чин" гэд өөртөө бат итгэлтэй хэлж байна. Мэдээч хэрэг юу гэж уцыг нь буцааж өгөх вэ дээ. Хүмүн маргааш нь хичээлээд хараад зөндөө хүлээсэн. Ерөөсөө худлаа ярилт гэж мэдэхгүй дэндүү гинэгт хэмтгий. Миний нэг цэцэрлэгт явдаг зээ байдаг юм. Жахан хөхөд. Тэрнээс асуулаа. "Миний хөө, хэрвээ чамайг гудамд явж байхад чинь танихгүй хүн уцаа өгөөч гэвэл миний хөөг хөө" гэсэн чинь "Өгөхгүй, аваа зүгтааш" гэж байна. Бүр цэцэрлэгт явдаг хүүхэд тэгж хариулж байгаа шүү дээ. Нэг л бишээ. Ердөөсөө юм уу гэвэл өгөх ёстой л гэж ойлгоно. Би өөрийгөө хуураад цагаа 10 минутаар урагшлуур тавьдаг байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө цагийг чинь буцаагаад л яг байранд нь тохируулчихна. Хичнээн хэлж ойлгуулах гээд болохгүй. "За, чи энэ цагийг хизээж оролдож болохгүй шүү. Яг ингэ байж байг" гэхээр дахиад л зурагтын цагтаа яг тааруулчихна. Юмыг яг байрандаа байгаагаараа байх ёстой гэсэн ойлголттой. Ойр зүрийн хийхдээ жаахан болох. Жишээ нь хувцас өмсөхтэй хаашаа шуглаад л гараа авчихна. Бид нараа аймагт амьдардаг байсан юм. Хүү маань 7 дугаар анги сурдаг боллоо. Нэг удаа хичээлээсээ орж ирээд "Ээжээ, би өрдөөсөө энэ сургуулиас шилждэг юм билүү? Энэ хүүхдүүд чи юу ч ойлгохгүй юм бүгдээрээ тэнэг" гэж хэлсэн. Үгүй яасан гэсэн миний хүүг их л шоолж шоглоод байж л дээ. Өөрийг нь ойлгож харьцаж чадахгүй. Маргааш нь би хүүгийнхээ сургууль руу явж багштай нь бас захиралтай нь уулзсан. Багш нь болохоор тэр талаар юу ч мтээгүй байж. Дараа нь хүүгийнхээ ангийнхантай уулзтал миний хүүг завсралгаанаар гараад л ганцаараа коридор зогсчдөг гэж хэлсэн. Ердөөсөө ямар ч хүүхдтэй нийлдэггүй гэн. Би ангийнханд нь учирлаж "Манай хүүхэд жаахан ирэх учраас ийм болчихсон юм аа. Та нар найзтайгаа гой харьцаж байгаарай" гэд тэр хүүхдүүдийн хүүтэйгээ аль болох гой харьцаасаа гэсэндээ бяцхан хахуул өгч чихэр жимс тарав. Тэрнээс хойш арай дээр болсон. Ангийнхан хүүхдүүд манай гэрт ирдэг болчихсон байсан юм. Би ажилдаа яваад өгнө. Хүрээд ирэхэд л 5-ын чихэр хөвч байхгүй дуусаад баахан цаас авуулчихсан л байна. Хүрвчин доторх өндөг сонгон бас байхгүй. Гэхдээ би хүүтэй минь найзалж байвал ямаа даа л гэж бодно. Тэгсэн явандаа сервантанд байдаг тоглоомод гэдэл мэрсэр зүйлс нь алга болох боллоо. Би хүүгийнхээ зургийг жаазлаад үлгчихсэн байсан юм. Нэг ирсэн чинь жааз нь байхгүй зурган тангаараа байж байна. Хүүгээсээ асуусан чинь ангийнх нь хүүхд гуйхаар нь өгчихсөн гин. Аав нь л гэсэн бол өгөх ёстой гэж хүү маань боддог учраас гуйсан болгоныг нь өгөөд явуулаад байж л дээ. Ердөөсөө харамлах өмчрөхөх сэтгэл гэж байхгүй. Хүүг минь илэг бариад байгааг мэдчихээд ангийнхан дахиад ирвэл нөгөө өрөөндөө орж байгаад мэдгэдэггүйгээр ээж рүүгээ уцтаарай гэж хүүхдээ сайн загсан. Харин нэг өдөр залгаж байна шүү.
Би чумхамгүй гүгээд оцсон нөгөө дүлч мэдчихгүй л яах вэ? Аль хэдийнэ яваад өгсөн байсан. Манай ажлын ачаал гэж ихтэй их. Заримдаа шөнийн 1-2 хүртэл сууна. Тэгээд л миний хүү гэртээ ганцаараа байдаг байлаа. Би өдөр нь иржнийг хоол хийж өгнө. Бас бүтэн санд бийж ахаан бууз игээд бэлтчихнэ. Тэгэнгүүтээ тэрийгэ жигнээд л идчихнэ. Орой орхид орооцсаад унтчихсан байдаг байсан юм. Тэгсэн нэг өдөр та намайг ганцаардуулдаг бидтэй гэж хүү минь хэлсэн. Тэр өвгөн жухам зүрхэнд ороод нэрэл би ажил гэж аваад байдаг муухай минь дандаа л гэртээ ганцаараа гэж бодож байгаа юм чинь. Тэгээд би нэг удаа хүүтэйгээ зориу цай ярилцсан юм. Хоёулаа бүр жигтэй ярьсан. Хүмүүс ярьж байснаа. Өнөөдөр багш бид нарыг хайртай хүндээ зориулж загтал бич гэсэн гэлээ. Тэгэхээр нь "Оо тийм үү, миний хүү хүнд зориулж бичсэн бэ?" гэсэн танд гэж байна. "Тийм үү, би чамайг аавдаа бичсэн байх" гэж бодсон гэтэл "Аавд бичдэг юм уу гэж бодсон л доо. Тэгээ бодсон чинь та миний төлөө зөндөө явдаг юм байна лээ" гэд миний хийж өгч байсан зүйлсийг нэрлээд эхэллээ. Тэр нь цусланд явуулж байсан, дугууланд явуулж байсан гэдэл хүүхэд чинь хөөрхөн дотроо бодоод явдаг юм байна штэ. Тэгээд тэр цагтлыг уншсан чинь гомдоож явсан болов уучлаарай, том болоо таныгаа баярлуулна гэж бичээд доор нь ээжийн тухай нэг дуунаас 4 мөрийг биччихсэн байсан. Хүмүүс 8 дугаар ангиас сурч байсан жил манай аймагт эмч ирж яриа хийсэн юм. Аутизмын талаар. Би амьдралдаа аутизм гэдэг үгийг огт сонсож үзээгүй байсан үйл дээ. Тэр эмчийн яриаг сонсоод суухад аутизмын шинж тэмдгүүд миний хүүд байгаад болдоггүй. Тэгээд аутизм гэдэг үгтэй болцоход интернетээр судалж эхэллээ дээ. Уншаад судлаад байсан яг л аутизм юм байна. Монголын аутизмын холбоо гэдэг газар гараад ирэхээр нь дугаарыг нь олоод цаг аваад хүүгээ дагуулад очлоо. Аутизмтай хүүхдүүд аав ээж нартал байгуулсан газар юм байна л та. Тэд нар өөрсдөө тийм хүүхдүүдтэй болохоор миний хүү хараад ер нь мэдээд байв. Надад аутизмын үнэлгээ хийлгдэг газар очихыг тэзэг болсон. Тэгээд хүүгээ үзүүлж үнэлгээ хийлгэхдээ бүх үзүүлэлтийг нь гаргадаг юм лээ. Миний хүүгийн булчингийн хөгжил харааны ой тогтоол сайтай гэж гарав. Ер нь хөнгөн хэлбэрийн аутизмтай гэдэг онш гарсан л та. Тэгэхээр би хүүгээ хот руу тусгай сургуульд оруулаад өөрөө тэмдэх ажлаа зохицуулаад хот руу арай шилжиж амжаагүй байсан юм. Өөрөөгөө нэг уцссан чинь хичээлээ тараад гэрлүүгөө явж байгаа гэж байна. Байж байгаа дахиад уцссан шаал өөр газар явж байдаг юм. "Хүүе миний хүү хаана явж байгаа юм бэ? Гэртээ очоогүй мүү?" гэтэл "Үгүй, гэрээ өнгөрөө явчихсан" гэдгийг. Би чинь сандраад ойр хавийнхын газрын нэрийг уншуулсан чинь айдсын даваа гэж хэлдэг байгаа. "За, миний хүү ёстой наана байж байгаараа би багш руу чи хэлээдхий" гэсэн чинь "Гүйгүйгүй, багшд хэлэхгүй, би өөрөө буцлаа" гэж хэлээд л тасалжглаа. Дахиад залгасан чинь нөгөө хүчин уцаа юр авдаггүй. Багш гэж хэлснээс болоод л тэр. Би бүр дахин залгаж байж нэг юм уцыг нь ахуулаад "За, ээж нь багшд нь хэлэхэ болчихлоо. Миний хүү одоо буцаарай" гэж хэлчихээд хотод байгаа ах トゥ нартаа гялсалж хүүгээ хэрэлт гарав. Тэгсэн зурч өгсөн юм блэ л дээ. Дараа нь гэртээ хүрээд ирчихсэн байсан. Би хүүгээ хотод ирсний сарын дараа шилжиж ирсэн юм. Сагс тоглох дуртай, юмл бол үсрээд шийдвэр бөмбөг шидэж байгаа юм шиг гараа хөдлөхөд байдаг байсан болохоор нь ирээд хүүгээ сагсны секцэнд явууллаа. Тэр нь 7 хоногт 3 удаа орно. Хажуугаар нь бас мориорын дугууланд явуулна. Би хүүгээ хөргөгч өгч дуусахт нь очиж авна. Аминдаа л нөгөө гадуур алхдаг зуршлаас нь сатааруулж найз нөхөдтэй болгох гэдэл байгаа нэр. Тэгсэн ч хүү маань улам л их алхдаг болоод байв. Өмнө нь хичээлдээ өөрөө яваад өөрөө ирдэг байсан хүүхэд чинь хичээлээ тарахаараа алхаад яваад өгчдөг болчихсон. Тийм болохоор би хүүгээ дандаа таавуулж авдаг боллоо. Тэгэхгүй бол бүр хаа байсан баян зүрхт хүргээс ханы материал хүртэл алхана. Тэгээд алхаж байгаад бүр автобус зогссоход гэртээ шүнэрнэ. Бүр өвхлийн 12 сар шүү дээ. Би айсан юм. Хүү минь өөрийн дотоод ертөнц рүү орчих юм бол гадаа хүүтэн байгааг, шүн болж байгааг, хэр хол явж байгаагаа бүгдийг нь анзаарч мэдэхгүй. Дотоод ертөнц рүүгөө орчих юм бол гадаад ертөнцөөс бүрэн тасаашигдаг юм шиг санагддаг байсан юм. Ингэж явж байгаад өвлийн хүүтэнд янз бүр болчих вэ гэж айсандаа би байнга таавалж явна. Аутизмын холбоон дээр очиод яваад
Аутизмын холбоон дээр очиод яваад байгааг нь хэлтэл та тэгвэл явдаг маршрутыг нь олчих. Аутизмтай хүүхдүүд яг л нэг маршрутаараа явдаг юм. Гэхээр нь бодсон ирээл миний хүү төв замаад агаад 21 дэх хороол хүртэл явдаг бай. Өмнө нь төв замдаа алхаж байхад нь бид нар зөндөө олж байсан юм. 4 сарын 1-нд нэг аутизмын өдөрлөг болоод зөвхөн эцэг эхчүүдийг цуглуулсан байхгүй юу? Тэгээд тэрэнд явсны маргааш нь хүүгээ сургуулаас нь машинаар авчхаад гаражны хаалга гонголох гээд гарах хооронд өгөгч нь буугаад гүгээ явчихсан. Би юунд машина оруулахдаа мантай шууд тэр чигт нь үлдээгээ дараас нь гүйж чод бариад авсан чинь гараа үст та зүхтааж байгаа юм. Замд нэг цагдаа тааралдаад надаас яагаад байгааг нь асуусан. Хүүхдийг хүчирхийлэл үлдэж байна уу гэж л бодсон байх. Тэгэхээр цагдаа дэллээ. Үгүй энэ манай хүү байгаамаа гэд үннээ хэлээ та гэртээ ор гэж гэртээ ор гэж хэлээд өгөөч гэтэл нөгөө цагдаа одоо гэртээ ор мэдв гэж чанган дугарлаа. Өөр хүн хэлэхээр өөр байгаа байхгүй юу? Цагдаагаар хэлүүлээд айгаад намайг дахиад явлаа. Өмнө нь цагдаа дэлгдүүл зодуулж ясан учраас бас айсан байх. Би ч хүүгээ алга болохоор 102 л удаадлаа өгдөг байсан юм. Нэг удаа алдчихад хүүгийнхээ зургийг бариад автобусны жолооч нараас сургуулаа явж байсан чинь цагдаагийн газраас уцтгаар нь байрлаад яваад очисон чинь миний хүүг хулгайч гэж хандуураад бариад авчихсан байсан. Миний хүү цагдаа нарт зодуулсан гэдгийг маргааш надад хэлсэн юм. Тэр өдөр хэлсэн бол би цагдаа нарт учирлаж хэлбэл байсан юм. Ямар юмны хулгай хийх вэ дээ миний мохоо. Өөрийгөө хаана яваагч мэдэхгүй хүүхэд ах учрыг нь мэдэхгүй шууд л зодчихдог. Тэгээд бид хоёр хайрлаа. Харчгаад надаас бүр гуйгаад болтгүй. Ээжээ би жоохон алхачаад ирээ л дээ тэхүү гэд. Гүй чи тэгээд өөрөө удаа тэр чигээрээ орой болоод ээжийнхээ санаа зовоод байна штэ гэсэн чинь та битгий санаа зовоо гэд бүр гуйгаад байна шүү. Манай байр жижигхэн л дээ. Давчлаад байдаг байсан баг. Би гуйгаад байхаар нь бүр өрөвдөд болтгүй. За тэгвэл хоёулаа хоолой хийж идчихэд хамт гарыг гэхээр тэгэхэр чи утна гэд ургуулгаж эхэлнэ. За тэгэхээр нь за миний хөө тэгвэл чи ээжтэй амлалт өг. Яг хитэн цагт орж ирэх үү тэр цагаа бичгээд бүр дэвтэр гаргаж ирж бичүүлж байгаа зөвшөөрсөн. Нөгөө хөгчөн бөөн баяр. Би утсыг нь гэрийнхээ дэлгүүр таамд кремад нь хийж өгөөд куртгийн захилгаанд ч өглөө. Тэгэхгүй бол ингрэж тавчлахаа мэдэхгүй байгаа байхгүй юу? Миний хөө ээжигээ залгахаар заавал уцаа аваарай. Чи яг уцсны цагаа харж байгаад нэг цаг алхачаад хүрээд ирээрэй. За чи ээжтэй амсан шүү гэд бөө юм хэлж байгаад л би хаалгаа ангуулж өгсөн. Хүүгийн минь царай аз жаргалаар дүүрээд инээмсэглээд л гарлаа. Би цаг руугаа харан хоолоо ээж дуусгасан. 7 өнгөрч байхад хүү маань гарсан юм. 8 өнгөрлөө. Хүүрүүгээ залхатал уцаа авахгүй байна. За яг нөгөө дотоод ертөнцид орчихож тэгэхээр нь ээж нь хоолоо хийж гэлээ одоо ирээрээ гэд мессеж өчлээ. Утастаад өрөөсөө уцаа авахгүй. Жаахан алхаж байгаад ороод ирэх юм байлгүй дээ гэд хараад байтал бүр өвс өнгөрлөө. За болохгүй нэгэд би хоёр их чиг наваад машиндаа гарч байгаа байхгүй юу. Төв замаар өчнөө явлаа. Олцсонгүй тэгээд л сураггүй. Багшд нь дуулгалаа 102-т мэдэгдлээ. Угаасаа 102-т өмнө зөндөө алга болсон гэж дуудлага өгөөд дараа нь манай хүүхэд ирчихлээ гэж үздэг байсан болохоор тэд нар бараг нөгөө л нэг хүүхэд байна гэж боддог болчихсон байсан. Цагдаа нар заримдаа хайдаггүй юм шиг юм уу? 102 л уцтахаар бүх эргүүлдэ бид нар хэлчихсэн байгаа гэж хэлдэгч дараа нь гадуур байгаа эргүүлүүдээс асуухаар мэдэхгүй мэдээгүй л гэж хэлдэг байсан. Сүүлдээ хүч хүрхэ байгаад бүх ойр дотны хүмүүс минь хайлцгаад туслалаа. Сургуулийнх нь бас ээлжээр хайгаад л. Аутизмын холбоо төрийн бус байгууллагад маш их туслалаа. Зургийг нь өнгөтөр хэвлээд тент наа бас фэйсбુક дээр тавьсан. Тэр нь их олон хүнд хүрсэн байсан. Тэнд тийм хүүхэд явж байсан гээд л энэ тэндээс хүмүүс ихээрнэ. Олдчоосаа гэсэн сэтгэлтэй хүмүүс өндөө бичнэ. Тэр болгонд нь баярлаад бид хэд чинь тал тийшээ очиж сургална байхгүй. Айцын даваар явчихдаг байсан болохоор тийшээ хид дотсон олоогүй. Нойрч хөрөхгүй хоолж орохгүй. Хүмүүс хоол ид ядарчихна гэхээр хүчээр идсэн чинь сүулдэ бүр горооч хутаг юм бэлээ л дээ. Хоол үнэхээр хоолоод авахгүй байхад яаж хоол идэх вэ? Тэд нар шинэ мэдрэмжийг мэдэхгүй тэд нарын бурууч гэж юу аах вэ зайлвал. Нойргоо удаа явхаар ухаан санаа сонирн болчихно. Яриа яг согтөг хүн шиг. Хайж явахтаа хаяа зүрхэмлэн. Тэгээд л өдөр шөнөгүй хайсан да. Машинтай явган нөхцөн гэдэг л. Манай найз ямар сандаа энэ бүр улаарчсан байсан гэдэг юм. Харахгүй шөнө юунаас ч яахгүй ганцаараа яваад өгдөг гэдэг л. Юун айх мантай. Тэр жил 4 сарын 12-ээр айхтар шуурга болсон юм. Энэ өрөө бид нар нэг үзмэрчийн хийснээр баян чандны зүг явсан юм. Би өгн хөдөө явахдаа машинаа сайн жолоод чаддгүй хүн.
Тэгсэн тэр нүүр нүдгүй шуурганаар машинаа бариад даваа тавчихсан байсан. Яаж ч тавсан юм бөө мэд. Баян чанбаны пост дээр бид нарыг цагдаа нар хүлээж авсан. Тэд нарт мэдэгдчихсэн байсан юм. Тэгээд постн дээрээ сум руу орох гэсэн цагдаа нар явуулдаггүй. Би бүр явмаар санагдаад байдаг. Нөгөө цагдаа чинь за айгүй бол нэмээ та нарыг хайх хэрэгтэй болно гэд хаалгаадаггүй. Шуурга намтгыг хүлээсэн хитэн цаг надад дуусашгүй урт санагдана. Цонхоор балбаад байгаа шуурга яг л зүрх рүү балбаад байгаа юм чинь. Би шүнжин залбирлаа. Миний хүү ээжтэй ямар нэгэн байдлаар хаа байгаагаа мэдэгдээч дээ. Бурхан чи үнэхээр байдаг бол надад туслаач гэд хамаг юмаа хэлээд л хонсон юм. Хамт ямсан хүмүүс бүгд унтаад өгчихсөн. Гараад гүйчихмээр байдаг. Цагдаа нарыг явуулахгүй. Бараг унтахгүй байгаа болохоор хүмүүс зүудэнд орж ирэхгүй. Гэхдээ нэг өглөө явах гэсээр байгаад л явлаа гэсэн үг орж ирж байсан да. Тэр нь гэхдээ миний оюун ухаанд байсан уу яасан мэдэхгүй. Тэр үг өөрөөр орж ирээд би гяс тэрийг нь дэвтэр дээрээ тэмдэглэж авч байсан юм. Би тэр үед өөрийгөө унтаж байсан эсгэж алгаж мэдэхгүй байна. Тэр үед бас л олдоогүй. 19 хоног өнөд ирмэх зурал өнгөрсөн байв. Нэг өдөр манай гэрээхэн хоорондоо уцаар яриад нэг л биш байна. Ямар нэг юм надаас нуугаад байгаа нэлт. Тэгснэ за бид нар Төв аймаг руу явлаа. Чи хамт явах хэрэггүй баха гэдэг харин би бүр жичирсээр яваад хамт явах боллоо. Явж байснаа цагдаагийн шүүх шинжилгээний газрын гадаа ирээ зогсчихсон. Миний ухаан мэдрэл байхгүй. Хүн цагаа тулгаар их сонирн болдго юм лээ л дээ. Ямар ч нөлмөс гарахгүй хамаг би салгалаад миний хүү биш байна гэж би хэлсэн. Манай хамаатны ах орж үзчихэд мөн байна гэсээр гараад ирлээ. Би хүүгээ хармаар байхад намайг бүгд хориод оруулдаггүй. Цагдаа нар та одоо ийм байж шиг орж чадахгүй гэсэн юмдаг. Одоо бодоход хүмүүс хорж байсан ч гэсэн тэмцэлдэж байгаад яаж игээд хүүгээ харах ёстой байж гэж харамсаад байдгийн. Оршуулгын ёслол болохоо тэр хайрцагт миний хүү байхгүй юм шиг санагдаад байсан. Энийгээд л гэрээсээ гарсан тэр хүмүүс хаа нэгтээ явж байгаа юм шиг бодогдоод итгэж огт өгөхгүй. Хүүгийн минь шарлыг хүүтэй минь чацуу малчих болсон байсан. Ээж хадны ойролцоо уулан дээр нэг хадны хажуугаас. Сүүл тэр малчих хүүг дагуулж аваад яг хаанаас осныг нь заалгасан чинь баахан бор хадны дунд ганцхан цагаан гурвалжин хад байсан ёроолт нь хэвдчихсэн. Хажууд нь гутлаа талаа тавьчихсан байсан гэсэн. Хамгийн сонин нь хүү минь амьд алхааж авч байхад нь тэр малчих хөглөө таралцсан байгаа юм. Тэгсэн нэг цагаан нохот учиргүй тоглож гисэн гүйж явсан гин. Хүү минь нохоноос уг нь сүнсээ залтал айдаг болохоор би гайхаад л байдаг юм. Тэр малчих хүүгээс минь хайчих гэж байгааг нь асуудал. Улаанбаатар руу явж гэнэ гэж хэлээд л тэр хоёрын яриа дууссан байсан. Тэр жилийн 4 сард 2 удаа аймаар цасаар шүрсэн юм. Одоо бодохны хүү маань нэг шурганаа л уруудчихсан юм шиг санагддаг. Хүүгээ алдчихаар надад ямар ч амьдрах хүсэл зориг байхгүй болчихсон. Яаж хүүгээ хөгжүүлэх үү, яаж хүүгээ гайгүй болгох үү гэд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг тэгж байсан хүн ингээ байхгүй болчхоор би одоо юуны төлөө амьд явах юм. Хүний л ээж болсон хойно хөгшөрсөн ч гэсэн миний ээж намайг оройтохоор оройтчлоо гэж санаа зовно. Тэгтэн би бачимдаад ээжтэй нэг хатуу хэлж байсан юм. Ээж та юунд нь санаа зовд юм бэ? Тэгмүү 50 60 хүрч байгаа хүүхдээ алдчихсан хөвшөө аваа амьд яваад ч яадаг юм гэд хэлчихгүй юу. Тэгсэн тэндээс миний нэгзээ 3 4-р ангийн хүүхэд та яасан муухай юм? Танд зөндөөл хүүхдүүд байгаа үсттэй гэж хэлэхэд нь толгоороо туншаад авах шиг л болж үлээ. Хүн чинь тэгээ заримдаа хэлхээс нь сандгүй юм блээд. Хүүгээ өнгөрснөөс хойш би бараг нүрээ ч угаахгүй амьдэрдэг болчихсон байлаа. Өөрийгөө бүр хөсөр хайчихсан. Манай найз нэг удаа намайг гаднаас орж ирэхийг минь харсан чинь бүр яг хөгшин эмгэн болчихсон байсан гэсэн. Тэгээд л би өөрийгөө сэтгэл готрол орчихсан байсан юм биз. Заримдаа бүр хаана явж байгаагаа мэдхээ байчихна. Монгол 3 дугаар сургуулийн тэнд манад үг их байдаг юм. Би тэдний дурдан зөндөөл очиж байсан. Тэгсэн тийшээгээ яаж очих учраа олдоггүй сүүлдээ бүр машина багшийн дээд дээр тавьчихад бууж агаад хүнээр замаа залгасан. Яасан гэсэн чинь намар хичээл орчихсон үе байж тараад
Машинаа бариад явж байхдаа цөнхөө өрч гсэн хүүхдүүдийг хараад тэгтэл яг сэтгэл хачин болчихсон. Тэгээд л машин нулимс тасралтгүй гоожиж явсаар хагаад ухаан санаа баларцсан хэргэлтэй. Одоо ч гэсэн жил болгоны хичээл орох үеэр хачин болчихдөг юм. Цөнхөө үрж гсэн нэг сайхан өндөр хүүг харахаараа би бас ийм хүүтэй байж лээ гэд ирэхгүй бодогдоод байдаг юм. Тэгж байгаад би бясалгад яваа жаахан гайг болсон. Бясалгалын багш маань миний байдлыг харж хаад таны хүү чинь ийм байгаасаа гэж хүсэхгүй л байсан да гэж хэлэхэд нэлээм ойлгосон. Одоо би том зоригтой болсон. Танад яриа өгч байгаа минь үнтэй холбоотой. Би аль болох олон хүнд аутизмыг таниулмаар байдаг юм. Энэ талаар бүрэн хэмжээний уран сайхны кино их мөрөөдөлтэй болоод Монголын зөндөө олон олонний танил хүн рүү чат бичиж үзсэн. Тэгвэл хүмүүс илүү сайн олгоод аутизмтай хүүхдүүдтэй илүү ойлгож харцдаг болох байх. Гадаадад Forrest Gump гэдэг кино байдаг штэ. Тэр чинь бүр яг л миний хүү харагдаад байдаг юм. Хүн бусдаас өөр харагдаж болно шүү дээ. Өөр байсныг төлөө шоолж тоглоод адилхан дэлхий дээр амьдрах гэж ирсэн хүүхдийн сэтгэлийг дарамттай амьдруулж яах нь вэ? Нийгэм хүүхдүүдэд анхаарал хандуулдаг байгаасаа эдгээр хүүхдүүдэд материаллык зүйл шүтсээр хагаад хүмүүс мөн чанараасаа холдоод байгаа юм шиг санагддаг юм. Харин аутизмтай хүүхдүүд тэр чанартай хамгийн ойрхон. Хотлоо альж булгайн гэж мэдэхгүй, юм таалагдвал шууд л задлаад идчихнэ. Виртуосо чинийх гэж мэдэхгүй. Өмчрөх сэтгэл харамлах зам байхгүй. Хэрэгтэй л басан бол аваа гэд бүхнээ өгнө. Тийм болохоор би энэ хүүхдүүдийг цаанаасаа бурхан чанараараа байгаа хүүхдүүдтэй л гэж боддог тоо. Хэмээгээд өндөрлсөн байна. Цаанд хөрөөд өнөөдрийн цагтл маань өндөрлөлөө их сурвалж чойронгоо дээрээс авлаа. Хамт байсанд баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая.